усны үлгэр худагтай болсон нь. Эрт цагт нэгэн досгонд ган гачиг дохиож ангад сангасан иргэд нь алс холоос арай хийн ус зөөж авчирдаг байв. Арга ядсан иргэд нэгэн өдөр олон досгонд худаг ухаж гаргаж өгсөн нэртэй эрдэм мэдлэгтэй инженер хүнд хандахаар шийдэв. Тэр инженер асуудлыг сонсоод л худаг гаргахад амархан та бүхэн бүү санаа зов. Би олон досгонд худаг ухаж гаргасан дуршлагтай хэмээхэд иргэд устай болох нь гэсэн баяр хөөртэйгээр энэ 7 хоногийн төгсгөл гэхэд бид өөрсдийн худагтай болж чадах болов уу хэмээн инженерээс асуулаа. Инженер хариуд нь 7 хоног гэв үү? Би маргааш өглөө эрт ажиллаа эхлээд үдээс өмнө гихтэл та бүхэн досгондоо худагтай болчих нөө хэмээн ам гарав. Ингээд иргэд ч хүлээлт дүүрэн үлдэж инженерч газрын зураг багаж хэрэгсэлгээд хэрэгтэй зүйлсээ аваад судалгааны ажлаа эхлүүллээ. Маргааш өглөө нь тэр өөрийн багийн хүмүүсээ дуудаж авчираад "За, энэ хэсгээс л ус гарах учиртай. Энд өрөмдөж эхлэе" хэмээн ажилдаа шамдав. Үд дундч болж ажилчид ч газрыг улам гүн өрөмдсөөр. Гэхдээ нэг л болдоггүй. Гайхсан инженер залуу "Уг нь өдийд ус гарсан байх ёстой доо" хэмээгээд үргэлжлүүлэн өрөмдлөө. Тэгсэн ч тусыг эсолов. Ингээд бүтэхгүйг мэдсэн инженер тэгвэл байршлаа солиод үзье гэж шийдээд хажууханд нь дахин шинээр өрөмдөж эхэлжээ. Өдрийн тал гихтэл досгоны иргэдийг худагтай болгох ам гарсан инженер болон түүний багийнхан 3 өдөр өнгөрөхөд 3 газар өрөмдөөдч ус олсонгүй. Ингээд тэдэн дээр досгоны нэгэн ахмад хурч ирээд "Та бүгдийн ажилд саад болж байгаад уучлаарай. Гэхдээ би нэг зүйлийг хэлж болох уу? Та нар энэ хэсгийн газрыг өрөмдөд ус олохгүй л болов. Харин тэнд байгаа шоргоолцны үрийг харж байна уу? Тэр хэсэгт ухаад үзвэл ямар вэ? Шоргоолцны үр үргэлж чихтэй байхыг би анзаарсан. Зуны халуунд газар хичнээн хураачсан ч шоргоолцны үр чихтэй л харагддаг. Тийм учраас тэнд ухаж үзвэл ус олох нь гарцаагүй баха" хэмээн өөрийн саналыг хэлжээ. Үүнийг сонссон инженерч "Өвгөний хэлдэгч үнний ортой" хэмээн дотроо бодоод шоргоолцны үрний ойролцоо өрөмдөхөр болов. Ингээд тэд үүрний ойролцоо хэсэг өрөмдөхөд л газрын гүнээс ус дээш гарч досгоны иргэдч инженер өөрөө ч хүлэн газар хүрэхгүй баярлцгаалаа. Тэгээд досгон даяараа дуу хуур болж тэд худагтай болсон нь баяраа тэмдэглэв. Энэ үеэр инженер өвгнөөс "Та ер нь яаж шоргоолцны үрний ойролцоогоос ус гарч ирнэ гэж бодсон юм бэ? Та яаж ийм зүйл мэддэг вүлээ? Таныг сургуульд сурсан гэж би сонсоогүй юм байна" хэмээлээ. Үүний хариуд өвгөн "Усны тухай мэдлэгтэй болёо гэвэл зүгээр л хүрээлэн бие орчин аж амьдралыг ажиглах хэрэгтэй. Хаана амтын шавж олноороо байна. Хаана мод цэцгэс ургаж байна. Тэнд ус байдаг юм. Ус байгаа газар амьдрал байдаг гэв. Ус бол хүн амтан хийгээд бүхий л байгаль дэлхийг амьдруулагчийн тул хүрээлэн бие орчныг бүхэлд нь анзаарч хайрлаж байх хэрэгтэй. Усгүй бол энэ дэлхийд нэг ч амтан ургамал байхгүй учраас зөв зохистой хэрэглэх нь чухал гэдгийг үүнийг сонсож өөртөө шинэ мэдлэг хуримтлуулсан инженер залуу олон хүнд түгээдэг болжээ.